Кино Оросын Нижний Новгород хэмээх нэртэй хотод аж түрэн амьдран суудаг Аня хэмээх нэртэй бүсгүйн танилцуулгаар эхэлдэг. Тэрээр шинэхэн найз залуу болох Женя хэмээх нэртэй усан сэлэлтийн дасгалжуулагч. Мөн фитнесийн тамирчин залуутай хамтдаа амьдарч эхэлсэн ба нэгэн Белоны цэхэд ажилд орсноос болоод тогтмол амттан эдсээр байгаад хэдхэн сарын дотор итгэхийн аргагүйгээр жин нэмж эхэлдэг. Тэгээд нэг өдөр хосууд айлын хөрмөнд өргөдөөд Аня толныхоо өмнө өөрийнхөө хамаг л гайгүй гэсэн даашинз болон плажнуудаа ээжлүүлэн сольж өмсөж байгаад арайх гэж өөртөө тохирсон ногоон өнгийн даашин залж өмсдөл шинэхэн хайр Женя Аняг дуудах гэж ирээд харсныхаа дараа тэр дороо зог тусаад сонирн болж хуурдаг. Тэгэнгүүтээ Женя Аня тандаад чи гэртээ үлдчихэж тхүү. Манай найзын хөрмөн дээр дандаа фитнесийн тамирчид болон дасгалжуулагч нар ирнэ. Чи ингэж харагдаж болохгүй тиймээс гэртээ үлдчихэж тхүү гэж гуйсан чинь Аня найз залуугийнхаа үгэнд ороод гэртээ үлдэхэр болонгуудаа найз залуугаа явахаас өмнө өмсөх гэсэн чинь найз залуу нь уруулаа харамлаад Аняд өмсүүлэхгүйгээр гэрээсээ гараад явчихдаг. Ингээд найз залуугаа гарсны дараа Аня жингээ шалгаж үзтэл жин нь 76 кг болсон байдаг ба тэрээр юу ч болоогүй юм шиг хоол хийж идчихэд Facebook ухаж байгаа турминд явсан найз залуугаа өөр бүсгүүтэй наалдаж селфи хийнгүүтээ постлсан байгааг нь хараад өнөөх бүсгүйнх нь Facebook руу н ороод үзтэл тэрээр найз залууг нь үнсэнгээ хийсэн бүүмрэнгээ аплод хийсэн байдаг. Ингээд Аня ногоон даашинзаа өмсөөд гэрээсээ гарч хамаг хуртаараа гүйсээр байгаад сайн найз болох Наташа хэмээх нэртэй бүсгүүдээр ирээд машинаараа найз залуугийнх нь байгаа газар руу хөргөөд өгөөч гэж гуйдаг. Харин Наташа Аняг жин нэмж өөрчлөгдсөн ч үсгэлэнтэй харагдаж байгаа болохыг нь сануулад найз залуугийнх нь байгаа газар хөргөө өгтөл найз залуу нь хамтдаа селфи хийчээд Facebook дээр постлсан зургийнхаа эзэн бүсгүйтэй хамтдаа бүжиглээ зогсож байдаг. Тэгтэл Аня маань найз залууга хардаж харамлаад бүжиглэж буй хоёрын голоор нь орж ирээд бүжгийг нь тасалж боловчаад найз залуутайгаа хоёулахнаа хамтдаа сууж байгаад түрүүний бүжиглэж байсан бүсгүйчин хин юм бэ гэж судаг. Тэгтэл Женя зүгээр л нэг фитнесээр хичээлдэг бүсгүй гэсэн хариултыг ээрч мурч өгөнгүүтээ шууд Аня би чамаас салмаар байна. Чи миний мэдих урдын хөөрхөн охин биш болжээ. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлэхдээ зэрэгцэн хурмаа хийж буй хосууд хурч ирээд Анягаас мань хүүшээ чи чинь жирэмсэн болцсон юм уу гэж асуугаад дамждаг. Ингээд киноны син солигдож Аня тасралтгүй уйлсаар автобус дамжин барин ээжийнхэн гэрт ирээд ээжтэй найз залуу нь өөрийг нь таргалсан учраас хайсан болохыг хэлтэл ээж нь охиндоо миний охин таргалаагүй зүгээр л том ёстой. Одоохондоо ясныхаа ургалтыг удирдах чадахгүй байгаа байхгүй юу гэж хэлээд тайвшруулахыг оролддогч Аня өөрийнхөө хэдхэн сарын өмнөх туранхай байсан үеийнхээ зургнуудаа харж сэтгэлээр унж хоноод маргаашин сайн найз болох Наташа хэмээх нэртэй бүсгүйнхэн гэрт ирэнгүүтээ шууд шархалсан зүрх сэтгэлээ нээгээд найз залуудаа хязгааргүй хайртай байсан ер нь одоо ч гэсэн хайртай ирээдүйд хайртай байх болно. Түүнийгээ яаж буцаагаад өөрийн болох уу гэсэн чинь найз Наташа нь өөрийнхөө таньдаг бас жин нэмэгдснээсээ болоод найз залуудаа хаягдаж байсан нэгэн бүсгүйн талаар ярьж өгдөг. Тэр бүсгүйн найз залуудаа хаягдсныхаа дараа шууд фитнесээр хичээлсэн чинь хэдхэн сарын дотор буцаад хуучин жин дээрээ ирээд зогсохгүй хөөхөн болоод хуурцсан. Тэгсэн чинь нөгөө хайж явсан залуунд буцаж ирээд гуйж бариад амаа бариад бөө юм болсон байх уу. Харин үүнийг нь сонссон Аня надад фитнесээр хичээллэх мөнгө байхгүй штэ гэсэн чинь Наташа манай хотын бүх фитнесийн заал эхний 7 хоногийг туршилтын 7 хоног гэж төлбөр авдаг гэхгүй. Тиймээс чи 7-7 хоногоор тогтмол шинэ фитнес клубүүдэд очиж бэлтгэл хийгээд авах юм бол чамаас нэг ч рубль гарахгүй хэмээн зөвлөлтөл Аня найзынхаа зөвлөгөөг дагаад фитнесээр хичээлж эхлэхэр болдог. Ингээд Аня амьдралдаа анх удаа фитнесийн зааланд орж ирээд гүйлтийн зам дээр гүйж байхдаа унаад тогшилтой тавируудыг нураагаад гидсний таталт хийж байхдаа фейлдээд сэтгэл дундуур заалнаас гараад ажил дээр очсныхан дараа хийж байсан Белоныхаа кремнээс амсан гутаа тэр дороо турах гэж байгаа болохоо санаад шууд суулт хийж бариад өөрийгөө ялан дийлдэгч. Ганц нэг хоногийн дараачаас амттай идэх юмнууд Аняг нэрээр нь дуудаад салхаа болчихдог. Харин Аня өөрийгөө аль чадхаараа барьдагч эцэст нь цехийнхээ гал тоонд байсан Белоны талыг бараг л өөрийн ухаангүйгээр хормын дотор идчихэд өөрийгөө хоолны эмгэг хэмээх нэг төрлийн өвчнөд болчихсон байх магадлалтай гэж бодоод интернетээс хооллох эмгэгтэй хүмүүсийн уулзалт болох гэж байгаа болохыг нь олж мэдээд тухайн хоолны эмгэгтэй хүмүүсийн уулзалтанд ирдэг. Тэгтэл уулзалтанд нь Анятай нийлээд 9 эмэгтэй харин Коля хэмээх нэртэй ганцхан залуу ирчихсэн. Хүмүүс эхнээсээ өөрсдөө танилцуулаад хоолыг хиддэг хоолны эмгэгтэй гэд зовлонгоо ээлж дараалан ирсаар Анягийн ээлж болтол Аня өөрийгөө Анжела гэж танилцуулаад би хиддэг хоолны эмгэгтэй хүн биш л дээ. Би зүгээр л хоолыг хиддэг хоолны эмгэгтэй хүмүүсийн талаар мэдээ бэлдэж байгаа сэтгүүлч гэж хэлдэг. Харин хүмүүс жаргалч юм шиг нэгсэн зовлонгийнхаа талаар ээлж дараалан ярьж дуусаад цуглаан тарсны дараа Коля Аня дээр ирээд хамтдаа юм идэх гэж дагуулад нэгэн хоолны газар ирэнгүүтээ хоёр биендээ тусуулъя. Фитнес хамтрагч болъё. Ядчил би чамайг дасгалаа хийж байхад чинь зоригжуулаад чи намайг муу хоол идэх гэж байхад минь хориглоод хоёулаа жихнээсээ гар нийлж дасгалаа хийцгээе гэсэн саналыг тавьтал Аня хүлээн зөвшөөрөөд хамтдаа бэлтгэл сургуулалт хийж эхэлдэг. Ингээд манай хоёр өдөр бүр тасралтгүй бэлтгэл сургуулиудаа хамтдаа хийж хоолны дэглэмүүдээ сайн барьцгааж бие биедээ баггүй дасаад дажгүй сайн найзууд болцоож Аня маань өдрөөс өдөр жингээ баг багаар хайсаар байгаад эдгээр сарын дотор бараг л Женятай анх учирч
байсан үеийн гişгээ дурхай охин болж хуураад эксээ эргэж өөрийн болохоор ажил дээр нэрээд яриа үзсэн чинь Женя "Бурхан минь би юуг алдаа вэ?" гэсэн харцаар хардаг. Тэгснэ хуучин хосууд хамтдаа бассейны усанд орцгоогоод бие рүүгээ ус цацаа тоглож байсан чинь Женягийн шинэхэн найз бүсгүн нэрээд хуучин хосуудыг салгаж холдуулдаг. Тэгтэл Аня дахин нэг сэтгэлийн шарх аваад тасартлаа ууж Коля найздаа агсан тавьж хоноод маргааш нь ээжийнхээ гэрт ирээд өөрийгөө яагаад аавгүй гэсэн болохыг, ер нь яагаад аав нь гэр бүлээ орхин явсан болохыг асуудал ээж нь олигтой хариулт хэлж чаддаггүй. Тэгтэл Аня өөрөө олж мэдхээр шийдээд найз Колятайгаа хамт машинаар нь хөдөө амьдарч буй аавын даа ирээд ааваасаа яагаад үдий болтол өөртөө нэг ч удаа холбогдоогүй болохыг асуудал аав нь. Нэгэн удаа охиныхон төрсөн өдрөөр бэлэг аваад ирсэн чинь охин нь өөдөөс нь fuck you гаргасан. Тийм учраас дахиж очиагүй гэж хэлдэг. Ингээд манай хоёр хотдоо буцаж ирээд Коля Аняг гэрт нүргэж өгсөн чинь Аня салахтаа Колягийн хамар дээр нь үнсчдэг аахгүй юу? Тэгсэн чинь Коля маань хөөрөөд буцаж явах замдаа цэцэг зарж исэн хүмүүстэй тааралдангуудаа Аня цэцэг худалдаж аваад буцаад Анягийнх руу хөдөлсөн чинь яг энэ үедээ зэрэгцээд Анягийн гэрт нь экс найз залуу Женя нэрчигсэн Анягаас уучлалт гуйж уйраангуудаа хайр хийж байгаад Коляд маань цонхоор нь харагдаад Коляг маань гондоогоод явуулчихдаг. Харин салсан хосууд хайрлалцаж дууссны дараа Женя Аня тураад өмнөхөөсөө дажгүй болсон байх шүү гэж хэлсэн чинь Аня зөвхөн турсан учраас л надтай уулзсан юм уу гэж уралтал Женя юу ч болоогүй юм шиг бүх хувцснуудаа өмсөөд зүгээр л гараад явчихдаг наасан. Тэгээд Аня шөнө найз Колятайгаа уулзах гээд иртэл Коля Аня чи бит хоёр анх аман гэрээ байгуулад фитнес хамтрагчид болсныг санаж гэнэ. Одоо чи тураад бас дээрээс нь хуучин найз залуутайгаа эвлэрсэн юм чинь надад дахиж чамтай хамт бэлтгэл хийгээд авах шаардлага байхгүй гэж хэлээд хөөгөөд явуулчихдаг. Ингээд цаг хугацаа баггүй өнгөрч нэг өдөр Аня маратонд оролцохоор исэн оролцогчид дундаас Коляг хайсаар байгаад олж ирээд ууж байсан энергийн ундааг нь булааж амгуудаа энэ чиний эрүүл мэндэд маш муу гэж хэлэнгүүтээ дэвсэлж хайчаад чи бит хоёрын фитнес хамтрагчид байх хугацаа дуусгар болох болоогүй. Учир нь би хангалттай тураагүй бас экс бойфренд дээгэж эргэж нийлээгүй. Чи бит хоёр фитнес хамтрагчид хിവэрэ байгаа шүү гэж хэлээд холын маратонд хамтдаа оролцоод зэрэгцэж гүйсээр байгаад бариандаа амжилттай орж ирцгээгээд амьсгаагаа дарж дуусны дараа Коля маань нэр хүн шиг зориг гаргаад Анягийн урал дээр нь шууд үнсэж өөрийнхөө сэтгэлээ илчилснээр ерөнхийдөө кино маань төгсдөг.